Өө за. Эхлэхүү. Шууд явж байгаа гэхэд. За, эрхэм сэтгэгчид та бүхнийхээ энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол Улсын засгийн газраас 2018 оны 8 дугаар сард баталсан 255 дугаар тогтоол хэрэгжиж эхэллээ. За, энэ тогтоол бол эрүүл шүд, эрүүл хүүхэд үндэсний хөтөлбөр гэдгийг та бүхэн маань мэдэж байгаа. За, энэ хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх болсон үндэслэлийг та бүхэндээ товчхон хэлье гэж бодож байна. За, Монгол Улсын хэмжээнд бол 18 хүртэлх насны 1 сая хүүхэд бий. За, ер нь хүүхдүүдийн дунд шүд цоорлын судалгааг явуулахад дүүрэг аймагаас хамааран за 84-өөс 96% нь шүд цоорох өвчтэй гэдэг ийм судалгааны дүн гарсан. За, шүдний эрчим буюу өөрөөр хэлэх юм бол нэг хүүхдийн аманд байгаа шүдний цоорлыг тооцоож үзэх юм бол 6-аас 8 шүд нэг хүүхдэд ямар нэгэн асуудалтай байна гэсэн үг. За, хэрвээ бид энэ асуудлыг үл тоож орхивол тодорхой хугацааны дараа бүхэл бүтэн нэг үе маань шүдний цоорлоос үүдэлтэй эрүүл мэндийн эрсдэл орсон ийм бүхэл бүтэн үеийг бид бий болгохоор ийм эрсдэл байсан. Тийм учраас энэ эрүүл шүд, эрүүл хүүхэд үндэсний хөтөлбөрийг бол засгийн газар баталсан юм байна. За, 18 настай залуусын дунд судалгаа хийхэд бүтэн шүдтэй залуус бол 67.5%-тэй. Өөрөөр хэлэх юм бол 33.5% нь ямар нэгэн байдлаар 32 эсвэл 28 шүд нь бүтэн биш байна л гэсэн үг. За, энэ шүдний асуудал та бүхэн маань мэдж байгаа. Гадна талаасаа гой зүй, дотоод талаасаа эрүүл мэндийн олон асуудал дагуулдаг гэдгийг. Тухайлбал чих хамар хоолойн өргөсөлт өвчнүүд, улмаар эрүүл мэнд амь насанд эрсдэлтэй, мэс засалд хүргэсэн ийм өвчнүүд үүсгдэг. За, зүрх бөөр, үе мөчгөд олон системд өвчнийг үүсгэдэг энгийн хүн ч гэсэн мэддэг. Тийм учраас бол энэ эрүүл шүд, эрүүл хүүхэд үндэсний хөтөлбөр бол онц чухал ач холбогдолтой гэдгийг та бүхэн маань мэдэж байгаа. За, бид 2-оос 12 насны хүүхдүүдээ улсын төсвөөр санхүүжүүлэн шүдний цоорлыг бүрэн эмчлэх ийм зорилт тавьж байгаа. За, энэ хөтөлбөрийн 2 дахь зорилт бол амны хөндийн эрүүл мэндийн дадал хэвшлийг ард иргэдтэй хүүхэд багчуудаа бүх насныханд суулгах ийм зорилттой. Өөрөөр хэлэх юм бол амны хөндийн эрүүл мэндийн чиглэлээр, нийгмийн эрүүл мэндийн боловсролын чиглэлээр энэ хөтөлбөртэйгээ эмчилгээний зэрэгцээ давхар нийгмийн эрүүл мэндийн боловсролын ажил явна гэсэн үг юм аа. За, нийтдээ бол улсын төсөвт 2019-с 2023 он хүртэл 5 жилийн хугацаанд энэ хэрэгжих төсөлд бол 50 тэрбум төгрөг төсөвснийг та бүхэн маань мэдэж байгаа. За, 2019 онд эхний гарааны буюу 4.6 тэрбум төгрөг төсвөлөгдсөн. За, энэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. За, энэ хөтөлбөрийг бол цахим хяналтаар явуулна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын маань үйл ажиллагаа бүхэлдээ цахимжсан. Тийм учраас л энэ хүүхдүүдийн эмчилгээний асуудал, за, энэ хяналт бүх зүйл бол цахимаар явагдана гэсэн үг. За, нэг хүүхдэд бол бид нар 60 мянгаар тооцож байгаа. Эрүүл мэндийн салбарын төрийн өмчийн болон хувийн хвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаагаа бид бүрэн ойлголцож асуудлаа шийдвэрлсэн гэж ингэж үзэж байгаа. За, эхний ээлжинд бол бид нар 2-оос 6 насны хүүхдүүдийн шүдийг эрүүлжүүлэх, за, улмаар давхар бол бас зөвлөгөө өгөх, за, дадал хэвшлийг эцэг эхэд нь хүүхдүүдтэй олгох ийм үйл ажиллагаануудыг зэрэг явуулахаар төлөвлөж байгаа. За, ер нь бол энэ төслийн үр дүнд, энэ хөтөлбөрийн үр дүнд 2023 он гэхэд шүдний цоорлын шин тархалтыг бол 30% бууруулах ийм тооцоо судалгааг хийгээд бид ажиллаж байгаа. За, нийтдээ 199 эмнэлэг 2-оос 12 насныхаа хүүхдүүдэд үйлчилнэ. Улаанбаатар хотод 115 эмнэлэг, Үлдсэн, Хөдөө орон нутагт хүүхдүүдийн шүдийг эрүүлжүүлэх үйл ажиллагаанд бид хамтран оролцож, хамтран ажиллаж үр дүнд хүрнэ гэсэн ийм итгэлтэйгээр ажиллаж байна. За, эмнэлгүүдийг зарлаж олон нийтэд хүргэсэнтэй холбоотойгоор бас зарим иргэдээс, за, бас сахим орчин ч гэсэн за, үнэгүй юм бол чанаргүй гэдэг бас ийм мэдээлэл явж байлээ. Тэгэхээр энэ бол үнэгүй тухайн асуудал байхгүй. Хувийн хвшигчдэр төрийн өмчийн эмнэлгүүдэд ажиллаж байгаа эмч ажилтнууд маань эмнэлгийн төсөв зөвшөөрлөгөө үзүүлснийхаа төлөө цалин мөнгө л хамгийн наазах нь гэхэд авна шүү дээ. Тийм учраас энэ бол улсын төсвөөс 100% санхүүжиж байгаа ийм санхүүжилт гэдгийг та бүхэн маань ойлгомоор байна. Тийм учраас энэ бол
хүүхдийнхаа шүдний цорл болон одоо амны хөндийн эрүүл ахуйн дадал хэвшлийг үнэгүй олгох гэж байна гэдэг бас ийм зүйлийг ярьж болохгүй. Тухайлбал эрүүл мэндийн зөв дадал хэвшлийг олгоход бид нар хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэйгээ ажиллана. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл маань би бас энэ үйл ажиллагаанд үнэгүй оролцоно гэж бодохгүй байна. Ягаад гэвэл та бид энэ төрийн ард түмний одоо мэдээлэл авах тэр функцийг хуваалцаж байгаа гэдэг утгаараа бас одоо энэ хөтөлбөрт бол оролцох ёстой гэж ингэж бодож байгаа. За ер нь бол нийтдээ 2-оос 12 насны 725 мянган хүүхэд байгаа. Энэ хүүхдүүдийг нэг зэрэг нэг жил бүгдийг нь одоо урьдчилан сэргийлэх хүслэгт оруулах, эмчлэх ийм боломж бол хязгаарлагдана гэдгийг та бүхэн маань мэдэж байгаа. Тийм учраас бид нар эхний ээлжинд 2-оос 6 хүртэлх насныхаа хүүхдүүдийнхаа шүдний цоорлын эмчилгээг бол хийхээр ингэж төлөвлөж ажиллаж байгаа. Гэхдээ үлдсэн бүх насны, өөрөөр хэлэх юм бол 2-оос 12 наснд багтаж байгаа. За яаралтай шүдний эмчилгээ шаардлагатай. Тэр дундаа ар гэрийн санхүүгийн болцоо муутай. Шүдний эмчилгээ өндөр байгаа энэ үед бол бас энэ шүдний эмчилгээ бол одоо гэр бүлд бол санхүүгийн дарамт үзүүлгийг бидэн тийм учраас бол санхүүгийн болцоо муутай байгаа. За яаралтай хүүхдийн шүдийг эмчлүүлэх шаардлагатай байгаа. Ийм үр хайлт бид бол ямар нэгэн насны хязгаарлалтгүйгээр үйлчлэх бас ийм бодлогыг барьж, өөрөөр хэлэх юм бол эрүүл шүд эрүүл хүүхэд маань хөтөлбөр маань бас тийм уян хатан байдлаар хэрэгжих юм аа. За 2015 онд Капитал банкны хөндөрсөн тухай асуудлын талаар надад мэдээлэл байхгүй. За энэ үед бол би эрүүл мэндийн сайдаар ажиллаж байгаагүй. Гэхдээ би одоо энэ салбарыг бас хариуцж байгаа хүний хувьд бол энэ чиглэлийн мэдээлэлтэй энэ чиглэлд бол анхаарлаа хандуулах ёстой. За Капитал банкнд эрүүл мэндийн даатгалын сангийн 134.8 тэрбум төгрөг байршиж байгаа. За 2012 оны 12 дугаар сарын 31-нд анхны буюу 12.9 тэрбум төгрөг эрүүл мэндийн даатгалын сангаас Капитал банкнд байршсан байдаг. Тэгээ 2012-оос 2016 онд нийтдээ 134.8 тэрбум төгрөг болсон. За эрүүл мэндийн даатгалын сан маань бие дааж ажиллаж байгаа та бүхэн маань мэдэж байгаа. 2018 оны 1-р сарын 1-ээс эхлэн эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар байгуулагдсан ажиллаж байгаа. За эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг ахлах болсноос хойш Капитал банкнд нэгж дүүргийг харилцах болон хадгаламжид байршуулах ийм ажлыг бол манай эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл бол хийгээгүй байгаа. За Капитал банктай холбоотой үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өчигдөр эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл шуурхаа хуралдсан. Ингээд Капитал банкны эрх хүлээн авагчид хандаж эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс нэхэмжил гаргаж байгаа. Бид бол энэ эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө бол Монголын ард иргэд эрүүл мэндэд эрсдэл учирсан үед санхүүгийн дарамтаа бууруулах, хуваалцах энэ үднээсээ шимтгэл төлдөг. Тийм учраас энэ эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө бол хүний эрүүл мэнд амь настай холбоотой ийм асуудал учраас энэ тэргуунд энэ даатгалын сангийн мөнгөний хохирлыг одоо эрх хүлээг авагч барагдуулах ёстой гэж ингэж үзэж байгаа. Тийм учраас бол өчигдөр эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Алтан хуягт үүрэг өгч, за эрх хүлээн авагчид нэхэмжил гаргах ийм үүрэг даалгаврыг өгсөн байгаа. За энэ чиглэлээр бол бид ажиллаж за 134.8 тэрбум төгрөгөө одоо авч эрүүл мэндийн даатгалын сандаа байршуулна гэсэн ийм бодлого төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За баярлалаа.